2 айл хүрэхгүй, 3 айл хүрэхгүй. Болохгүй гэсэн. Өөрөөр хэлбэл Улаанбаатарын зам нарийнсаа бүглэрдэг шүү дээ тийм үү? Энд чинь энэ 10,000 хурд шүү дээ. Адилхан. Бүглэр тэгэхээр замаа хэлэх хэрэгтэй. 100 мега 1 гига болох хэрэгтэй гэсэн. За эсрэг стандарт интернет юм. Дараа нь ингээд fast интернет 100 мега дараа нь. Тэгээд ингээд яваад байгаа шүү дээ. 85 он бүгдийг ингээд баталсан биш. 85 онд анхны нэг ингээд сайжруулаад яваад байна гэсэн үг хэвгүй. За ингээд 10 гига хүртэл 40 гига 100 гига. За тэгвэл хэдүүл стандарт интернетийг одоо үзэх тийм ээ. Энэний суурийг үзэх юм бол бусад стандарт технологиуд бол ойлгомжтой. За энийг үзэхийн тулд фрейм гэж түрүүн ярьсан тийм фрейм. Хоёрдугаар түвшний мэдээллийн нэгж бол фрейм юм аа. Өөрөөр багтсан хэдэн бинарын битүүдийг бол фрейм. За энэ фрейм толгой өсгөх тийм. За энэ эднүүдийг бол толгой гэж юм. Нөгөө дата маань ингэж. Яг энэ зурган дээр арай баг нөгөө харьцааг жоо хадгалсан юм тийм. Энэ бол ингээд урт дата байгаа шүү дээ. Ачаа. За тэгээд сүүл гэх нь CRT гэдэг алдааг нь хямдаг зүйл. Сүүлтэй. Толгойтой их биттэй сүүлтэй нэг юм фрейм явж байгаа юм тийм. За энэ бол интернет фрейм. Интернет стандартад ашиглаж байгаа. Одоо ч гэсэн биднээс энэ сүлжээний саал кабелийг ослоскоп тавьж байгаа. За тэгээд ослоскопоор ингээд харах нь дөрвөлжин тохио явж байгаа. За дөрвөлжин тохиог нь юу гэдэг дээшээ хай левелийг нь бол 1, доошоог нь юу гэдэг 0 гэдэг тоог ингээд харгалзуулах юм ба тийм. Энкод ингэж бас тэрэг тийм ээ. Энкод бол ингээд үргэлжлэх юм бол ийм 1-0 янз бүр ингээд холимог цугаанууд гараад ирнэ. За тэгээд тэндээс нь харж байгаа ингээд фреймбл гэдэг хамгийн ихний 7 байс. Энэ 7 байсууд энэ толгой эхэлж байна гэдэг тийм. 1-0-ийн 1-0 1-0 1-0 1-0 1-0 гээд 56 шиг битүүд байна гэсэн. Нөгөө ослоскопоор харж байгаад 56 шиг 1-0-ийн дараад ороод ирэх юм бол энэ фреймбл өөрөлдөх юм бол фрейм хэлэх гэж шүү гэж. Толгой фреймээ толгой эхэлж байна. За тэгвэл энийг юунд хэрэглэх юм бэ? Фрейм. За эхлээд сая бол ярьснаар толгой фреймээ толгой эхлэх гэж байна гэж мэдж болж байна. За нэгдүгээр хоёрт нь яг 1-0-ийн цуваа ингээд 1-0 1-0 гэдэг байгаа юм байна. Та нар юу гэж бодож байна? Яг дандаа 1-1-1 гэж 56 шиг 1 байж болов юм. Тэгвэл 56 шиг яг 0 байж болов юм. 1-0 1-0 гэдэг. За тэгэхээр энэ бол өөрөлдөх юм 1-0-ийн цуваа гэдэг нь төмрийн хөрөө гэсэн үг шүү дээ. Ир гэсэн үг. Одоо хөрөөний ир гэсэн үг шүү дээ. Шүд шиг юм гэсэн үг. Электронод яг нэг 400 давхар харах юм бол нэг юм нууд ингээд байна гэсэн юм уу. За энэ дээрээс харахаар бол хүлээн авч дамжуулагч хоёр маань синхронс хийгээд ашиглана гэсэн. Энэ фреймбл хамгийн гол зорилт нь юу юм бэ гэвэл тэр л гэсэн. Фреймбл гэдэг толгой хэсгийн зорилт нь юм бэ гэхээр хүлээн авч дамжуулагч хоёр синхронслол. Тэгвэл синхронслол гэж юу юм бэ? Одоо электронын хүмүүс сайн мэдж байгаа тийм ээ. Сера дамжуулалт дээр колок гэж мэднэ үстэй. Колоко байхын тулд дамжуулагчаас бол нэг битийг нэг дөрвөлжин тохиог 1 миллисекунд ингээд дөрвөлжин тохиог энэ бит интервал гэж ярьж байгаа байхгүй. Энэ data communication гэдэг бит интервал. Өөрөөр нэг битийг илэрхийлэх хугацаа гэсэн үг. Энэ бит интервалыг хүлээн авч байгаа нөхөр яг тэр 1 миллисекундээр байхгүй бол синхронслын алдаа гарна шүү дээ. Тийм үстэй. Дамжуулагч бол 1 миллисекундээр ингээд цагаан цуваа явуулаад байдаг. Хүлээн авсан гэсэн 0.5-аар ингээд бариад байгаа. Бүх алдаа авчихна гэсэн үг. Тийм үстэй. Тэгэхээр хүлээн авч дамжуулагч хоёр колокод харуулахын тулд цагаад харуулахын тулд фреймлийг хэрэглэдэг гэсэн. За энэ дараагийн нэг байт бол бас тогтмол фреймлтэй адилхан ийм утгатай байна. 1-0 гэсэн ялгаа нь болохоор хамгийн сүүлийнх нь хоёр бит нь 1-1-ээр төгссөн. Энэ болохоор юу гэж вэ? Start frame delimiter. За одоо энэ бол жинхэнэ харин фреймийн эхлэлийг зааглах гэсэн үг шүү дээ. За ингээд эхний хоёр талбар өөрөөр 8 байтууд тогтмол байсан. Тогтмол тоо. Өсөхгүй. За ингээд энэ цаашаа ингээд destination address source address гэж. Destination болохоор очих байгаа хүлээн авах байгаа нөхрийн MAC-ыг нь 2 дугаар түвшний аяг гэдэг маань
ганцхан тайван макайг. Source address гэдэг маань дамжуулагч. Тийм ээ? Дамжуулагч. За ингээд 6 байт. Макай гид хаяг маань 6 байт өгчтэй тийм ээ. Яагаад 6 байт гэдэг юм бэ? Одоо энэ дэр фрейм чинь өөрөө 6 байтын тавар хаяг 6 байтын багтаамжтай учраас макайг 6 байт байна. 7 ажиллахгүй. Энэ дээр алдах. За энэ дараагийнх нь 2 байтыг энэ фреймийн уртыг заана эсвэл or гэдэг маань эсвэл төрлийг нь заана. За ямар тохиолдолд уртыг нь заах вэ? Ямар тохиолдолд төрлийг нь заах вэ? Гэхлээр 1518 гэдэг тооноос урагшаа авах юм бол уртыг нь зааш. Болсон. 1518 гэдэг тоог одоо чиглэлээс зам багхгүй. Тийм ээ? Одоо бид нар IEEE-ийн интернет гэдэг хэлийг сурах чинь шүү дээ. Ойлгосон уу? Монгол хэлийг та нар айд гэж сурчаа. Техникийн хэл сурч байна гэсэн үг шүү. 1518-аас урагшаа. 1518 максимумдаа байж болно. Тэгээд 1517 гэдэг юм 1500 гэдэг юм ингээд. Урагшаа. Баг тоонод гэсэн үг шүү дээ. Баг уртыг 1518-аас баг уртыг авчих юм бол length уртыг зан энэ фрейм ямар урттай байна вэ? Эдгээр тогтвол юм чинь хамт хөгжсөн өмнө дата гэсэн үг шүү дээ. Энэ ингээд бүгд тогтвол урттай шүү дээ. Эднээс 2 байт урттай. Тэгвэл энэ length-ээр бол энэний уртыг зааж байгаа энийг. Энэ хөвсөж байгаа эндээс. Тэгээд энэ дата хөгжиж байгаа чинь нааш тааж болох юм. Датаны их багыг нь бид нар мэдж болно гэсэн үг байхгүй юу? За тэгвэл Python болохоор сая 1518 дээш их байх юм байна. Өмнөд 1536 гэдэг юм. 36-аас дээш байх юм. Дундлын тоонууд нь тодорхойгүй тийм. Тэгвэл төрлийг заадаг. 1518-аас дээшээс таанд тогтоочих. Төрөл юуны төрөл юм бэ? Энэ өгдлийн төрөл. Энэ дээр ямар дата яваад байгаа юм бэ? Түрүү нэг боон дотор орсон чинь цаасаа хайрцаг нэг юу вэ гэдэг юм ярьжтэй. Цаасаа хайрцаг, төмөр хайрцаг гэсэн үг. Төрлийн цаана. Өөрөөр хэлбэл дээдлийн 3 дугаар төвчнөөс ямар протокол энэ дотор чи суугаа гэдгийг хэлж байна. IP протокол юм уу? Ping гэдэг командыг мэдэрсэн үү? Ping гэдэг. Ping гэдэг маань яг тэр компьютер сүлжээнд холбогдсон байна уугүй юу гэдгийг шалгадаг команд ээ. Өөрөөр хэлбэл эхо явуулаад цуурай тулж яах вэ? За 52-аас хоосон тий. За. За ингээ хамгийн сүүлийнх нь төгсгөл нь CRC cyclic redundancy check гэсэн. Cycler үлдэгдлийг шалгадаг гэсэн. Cyclic. Номон дээр ч байгаа. Cyclic redundancy check. Энэ дата хэсэг маань минимумдаа 46 байт багтай. 46. Огт хоосон фрейм байж болохгүй нэ тий. Дата хэсэгтэй тэр нь 46 байт минимумдаа. Максимум зайд 1500. За тэгэхээр default гэдэг үг юм мэдэн дээ. Анхны утга нь энэ хүн амт өөрлөг байх юм бол анхны утга нь бол 1500 байт байдаг шүү. Интернет сүлжээ. Интернет фрейм хамгийн максимумаараа байдаг гэсэн. Энэ дата хэсгийн утга нь энэ датагийн 1500 байна гэсэн. Тэгвэл энэ толгой молгоог нэмээд хийх гэсэн үг нийтдээ. Тэгэхээр 1518 максимумдаа 1518 гэдэг тоосон юм байна. Сайн ярьсан юм байна да. За энийг тодорхойлчих юм байна. Яг энэ бид даваад авч сайн ярьсан юм бол сүлжээн дээр хот бол дандаа битээр илэрхийлэгдэж шүү. Яг ярьж байгаа. Бит per секундээр яригдана шүү. Байт per секунд шал өөр болно шүү дээ. Тийм үү? 8 үржүүлэх хэрэгтэй болно шүү дээ. Бинарыгаа бит per секунд. Хот гэж ярьж байгаа бол дандаа бит per секундээр яригдана. За макайк. За эцлээ сүлжээний хаяг бол 6 байт урттай 16-ын тоолоор 12 тэмдэгтэй. За тэгэхээр энэ дээр яг 16-ын тоолын системээр илэрхийлж бичдэг. Тэгэхээр 16-ын тоолын систем дээр үсгнүүд орж ирдэг тийм. Эгээлтэй дээштэй. Гарууд энэ макайгийн хэлбэр нь бол ийм хөө байдаг бичдэг. Тусгаар 2 чигтэй. Хүн ойлгох нь тустай. За тэгвэл төрөл нь бол 3 төрөлтэй. Макайг бол 3 төрлийн макайтай байдаг юм. Unicast. За ямар тохиол Unicast юм?
За нөгөө 6 байт чинь эхний байтын төгсгөлийн биетийн тэг байх юм бол unicast, нэг байх юм бол multicast. Unicast, multicast хоёрын ялгаа. За unicast, unit гэдэг маань нэг нэгээрээ харьцдаг тохиолдол. Хоёр компьютер хоорондоо зөвхөн хоёр компьютер хоорондоо харилцах тохиолдолд unicast амжилт гэж. Одоо бид бас амжилт хийж байна. Тэгвэл энэ юунд орох вэ? Unicast бол биш үү те? Нэг хүн ярьж байна. Та бүгдээрээ сонсож байна. Тэгээ хоорондоо ярилцуулж байна. Хоорондоо ярилцах нөгөө хүмүүс нь сонсож байна гэдэг маань тэр мэдээллийг бас хүлээж авч дамжуулт хийж байна гэсэн үг шүү. Тэгвэл unicast бол биш гэсэн. Тэгвэл multicast-ны яадаг вэ гэхээр нэг хэрэглэгчээс хэсэг хэрэглэгчрүү мэдээлэл дамжуулах. Хэсэг. Одоо энэ англи хоёр игнэ байна тийм үү? Хоёр салаа байна. Тийм үү? Би нэг зөвхөн нэгдүгээр салааныхандаа ярих юм бол энэ multicast дамжуулж байна. Хоёрын сонсохгүй байх юм. Тэгвэл одоо бид бас яаж зүйл бас multicast биш юм уу? Энэ яг энэ нэгдүгээр салааныхан ч хоёрдугаар салааныхан ингээд нэгийнх нь сонсохгүй гэж чимээгүй юм ярихгүй байна. Тийм үү? За энэ multicast биш юм аа. Тэгвэл гооцох нь юу гэж вэ? Broadcast бүх бит нь нэг байх юм broadcast. Энэ яадаг вэ? Нэг хэрэглэгчээс тэр сабнетаа хоёрдугаар түвшний сүлжээнд хязгаартай бүх хэрэглэгч рүү дамжуулалт хийхэд хэрэгэлдэг гэсэн. Энэ ангид байгаа. Өөрөөр энэ сүлжээнд байгаа бүх хэрэглэгчтэй та нар шүү дээ. Бүх төхөөрөмж хэрэглэгчтэй та нар. За энэ бол бүгдээ сонсч байна. Бүгдээ хүлээж авч байна. Broadcast байна. За ингээд яг бодит жишээнүүдийг хэлээгүүл та нар юу гэж хэлэх вэ? За unicast бол ойлгомжтой тийм ээ. Би одоо браузер онгоолгоод google.com гэхэд над зориулсан вебсайтыг гаргаж өгч байгаа гэсэн. Би Google дээр юм хайлаа. Интернет гэж хайхад интернетийн үр дүн гаргаад ирсэн. Миний л хүсэлтийг энэ хариулж өгч байна. Тэгвэл Google-ийн сервер миний энэ компьютерийн браузер хоёроо unicast амжилт хийж байна гэсэн. Ойлгож байна уу? Өөр хэрэгсэн миний үр дүнг бол харахгүй шүү дээ. За тэгвэл multicast-ын жишээ. Хамгийн бодит жишээ. Хамгийн ойрхон жишээ тэгвэл. Өдөр тутам та нар хэрэглэдэг. Телевизэг бол broadcast систем гэж байгаа шүү дээ. UBS, Улаанбаатар broadcast систем. Multicast систем гэж хэлэхгүй байгаа шүү дээ. Нэр нь broadcast. За тэгвэл телевизийн broadcast юм байна уу? Нэг ажлын годоосоо татсан. Би телевизээр асаагаад хүлээн авч төсөөлж хийж байна. Асаангууд сувгаас олонгууд тэндээс хүлээж байна. Хажууд нь дахиад нэг телевизээр өөрчөөс хамаагүй. Яг тэр сувгаас тааруулангууд адилхан юм байна. Яг адилхан. Хөтлөл. Тэр чинь нэг хэрэглэгчээс хоёр хэрэглэгч. Дуртай хэрэглэгчээс зэрэг авч болж байна гэсэн үг шүү. Тийм үү? За тэгвэл broadcast систем бол телевизийн систем бол broadcast-ийн нэг жишээ юм. Multicast жишээ. За яг хамгийн даа нар өдөр тутмын хэрэглэдэг одоо орчин үед хэрэглэдэг юу вэ гэхээр хүн болгоны хэрэглэдэг юу вэ гэхээр одоо энэ гурван үсэг гэсэн IPTV. Universe нь одоо 50,000 хэрэглэгчтэй гэж байгаа систем үү. За тэгвэл 50,000 хэрэглэгчтэй хүн болгонд нөгөө сүлжээний кабель ашиглаж байгаа систем үү. Энэ unicast-аар дамжуулаад үзтээ. Unicast гэдэг маань Universe-ийн сервер бол нэг л байгаа. 50,000 хэрэглэгч рүү нөгөө unicast гэдэг нь 50,000 хэрэглэгч болгоно фрейм дамжуулах гэсэн. Нэг хэрэглэгчдэр одоо түрүү хэлсэн 8 мегагийн зураг шаардлагатай. Тэгвэл 8 мегаг нөгөө 50,000 хэрэглэгчдэрч үржүүлнэ гэсэн. Замбар их баанд тараас маш өргөн зам ихтэй болно. Зүг тэр Universe-ийн серверээс гарах хэрэгтэй. Universe-ийн сервер амар хорттой дамжуулах хэрэгтэй 50,000 хэрэглэгч. Яг хэрэглэсэн өсөг тусам удаад энэ сүлжээ нь удах хэрэгтэй байхгүй. Тэгвэл одоо тэгэхгүй болов шүү. Хэрэглэгчийн тоо 50 байна уу, 5 байна уу бид нар юусэн мэдэхгүй байна шүү. Тэдийж бол аюулгүй гараад байгаа шүү. Интернет бол жоохон удаж модоо янз бүр болоод шүү. Wi-Fi нь дата нь Universe-тэй. Тэгвэл энэ дээр multicast дамжуулж хийж байна. Universe-ийн серверээс яг MNB гэдэг сувыг үүссэн хүмүүс рүү серверээс MNB-гийн нэг фреймийг гаргахад тэдний сүлжээ тэр 50,000 хэрэглэгч 25,000 нь тэр MNB-г үзчихээ л гэж бодсон тийм үү? Universe-ийн серверээс ганцхан фрейм гараад явна. MNB-гийн. Тэгээд нөгөө сүлжээндээ дадраад multicast-аар дадрахаар хагаад 25,000